Гэгээд уярсан их орны минь хил дээр гэрэл наран алгуурхан дэшилсээр өглөө болж байна. Тэнгэрийн хаяанаас наран ургадаг тэнэн говийн хөлийн бомд замын үт хотод дунд үжигнэж бом бүжгэлсэн их хүлд дарагдаж элчид тэрэгний хангиных догоогоор сэрдэг энэ хотын өглөө их ажлын гараагаар эхэлдэг юм. Тушаал авсан зэрэг ирсийг игнэн жигсэн энэ бүсгүүчүүд үүрэг хүлээсэн бүсгүүч нэвтрүүлгийн энэ дугаарын зочин юм. Ган хүлгийн жолоодгож гарч орох зорчдыг ирээн зам үдийн хооронд тээвэрлдэг жолооч бүсгүйчүүд. Говийн жолооч холбооны жолооч бүсгүйчүүд маань эр хүн шигээр эмгий. Их хүний зөөлөн сэтгэлтэй хайр өвлийн жаврыг үл хайхран хамт олноор хүч хурдан сорж авиас бэлэг уран жолоодлогыг уралдуулахаар нэвтрүүлэгт бэлтгэх талбараа зорив хурдж байгаа юм аа. Оролцогч бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулъя. Хасын царайдан туяатаа хайрын толиолон туулмярамцаа агсан газраасан сармай дэлгэртэй ашны сайхнаас саран гэрэттэй Бүсгүйчүү ардын мөрсөн багш билээ Бүсгүйчүү анган тэтгэхэнч билээ Гэртээ орхтон гэгээ татаа Тэгэлгэн бүэндэн хорвоо буйраа Шүнийн одоо гэргэнэмээ Шүдрийн явмаа өнгөө талцаа Бүсгүйчүү урангатай үлчин билээ бид бүхэн дараагийнхаа тэмцээнийг зохиох газар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр зэрэг эмчээ бид нэр 2-3 төрлийн тэмцээн зохиох байгаа. Тэгээ эхний тэмцээн бол Барта замын уралдааны болох юм аа. Тэгээд одоо ингээд бүсгүйчүүд маань уралдахад бэлэн болоод бүгдээрээ ингээд жигсаа зогссон байна. Ингээд эхнийхээ тэмцээнийг эхэлцгээе. Дараагийнхаа тэмцээнийг зохиоход бэлэн болоод наа. Манай дараагийн тэмцээн оролцогч бүсгүйчүүдийнхээ дунд сум бүхэн тэмцээн зохиох гэж байна. Ингээд манай 3 багийн тамирчдаас яг тэмцээнд оролцох 2 бүсгүйчүүдийг сонгоод одоо энэ гаргаж ирээд бэлэн болсон байна. Ингээд тэмцээнээ эхэлцгээе.
тэмцээн маань үнэхээр амжилттай, хөгжилтэй, сайхан болж өндөрлөө. Ингээд яг одоо миний ээж зогсож байгаа хүн бол инээмсэглэл багаас оролцсон Батцэрэн тийм ээ. За танд баяр хүргье. За баярлалаа. Сумаа сайхан боллоо. Одоо төрүүлсэндээ маш их баярлж байна. Тэгэхээр түрүүн таны ингээд барилдааныг харж байхад маш сурамгат яг мэрэгжлийн сумоочдын хийдэг ганц нэг мөхийг бас хийж байгаа харагц. Ер нь өөрөө энэ тал дээр сонирхолтой юу эсвэл нэг баг залуудаа хичээлжсэн тийм байдг уу? Би ер нь давгаа аваргын шавь штэ. Тийм. За баярлалаа танд. Цаашдын тэмцээнүүд олон их амжилт гаргаарай. Амжилт хүсье танд. За үзэгчдээ манай сумо бүхийн тэмцээн үнэхээр амжилттай болж өндөрлөө. Одоо дараагийнхаа тэмцээнд орох гэж байна. Дараагийн тэмцээн маань бол бүсгүйчүүд түрүүн машинтайгаа уралдсан бол одоо хөлөөрөө уралдах болно. Хэн хамгийн хурдан шаламгаа байх нь хамтаа сонирхцгаая. За их үзэгчдээ манай уран жолоосын тэмцээн маань хийж байна. Яг одоо тав харж байгаа энэ 18-35 дугаартай жолоочдод Элсний алмаг багийн гишүүн Инхбат. Бага манай Инхбат манай оролцогч бүсгүйчүүдээс хамгийн залуухан буюу 21 настай ийм оролцож байна. Одоо ингэ бүгдээрээ хэдэн үйлдэл үүсгэхийг хамтдаа сонирхъя. За дараагийн оролцогч маань 91-61 дугаартай гэрлээ байна. За манай 3 дахь оролцогч бол уран жолоо багийн гишүүн Бадамцоо 96-86 дугаартай машинаар үйлдэлээ гүйцэтгэж байна. Одоо ухрах үйлдэлээ гүйцэтгэж байна. За үнэхээр амжилттай гүйцэтгэж байна. Арай гадуур нь явчлаа да. За харин дараагийн оролцогч маань мөн уран жолоо багийн гишүүн Оюун Түлхүүр байна. Оюун Түлхүүр маань үйлдэлээ 88-66 дугаартай өөрийнхөө машинаар гүйцэтгэж байна. За Оюун Түлхүүр маань ухрах үйлдэлээ хийж байна. За арай л гадуур нь яваад байна да энэ. За сүүлийн торгийг харин гайгүй хийж байна да. За энэ 95-51 дугаартай оролцогч болвол Инүнцгэл багийн гишүүн Утхан Цэцэг байна. Утхан Цэцэг маань үйлдэлээ яаж гүйцэтгэх нь анхааралтай хамтдаа сонирхцгаая. За арай дотор ороод байна. Хитрхи яарад байгаа мó эсвэл сандраад байна уу? Өө за бүр гараа авчлаа да энэ. За дараагийн оролцогч маань 17-95 дугаартай Сарна Цэцэг байна. Сарна Цэцэг маань Элсний алмаз багийн гишүүн байгаа. За үйлдэлээ үнэхээр амжилттай хурдан гүйцэтгэж байна. Нилээн цэвэрхэн гүйцэтгэж байна. За арай л дотор ороод ирлээ. Гэтэ бус оролцогчтой бол арай хурдан байна да. За манай хамгийн сүүлийн оролцогч бол Элсний алмаз багийн ахлагч 24-74 дугаартай Маша байна. За Машагийн маань машин бусдыгаа бол арай урт болохоор зэрэг бас үйлдэлээ гүйцэтгэхэд нэлээд хэцүү төвөгтэй байх шиг байна.
яг энэ тойрог дээр ингээ ирэхэд бас илүү гарах ч юм уу нэлийн хэцүү байх шиг байна. За ихтэй бас бусдаасаа тутгаар өгөхөөр бас амжилттай байна. За эрхэм үзэгчдээ манай уран жолоодгийн тэмцээнд манай Элсний алмаз багийн гишүүн 17-95 дугаартай Сарнаа цэцэг маань төрүүллээ. Бид бүхэн одоо дараагийнхаа тэмцээнийг зохиохоор Замын Үд хотын жуулчны бааз руу явж байна. Амтуухийн өдөгийг эрхэлж нэмхэрч боочсон хатан өдөөгөөжийг сургаад биширч өссөн эдс үгдийн утмын улганы алыг бадрасаа эдх нандин шүтэн монголчин досгүй чүүд минь эгэл даруухан хөрхөөрөө орчин зөөлдөж мишээсэн эрхэн цэгаад тэнгэрдээ. За эрхэм үзэгчдээ бид сая гадаа нэлээд хүүтэнд старч хүрэн байж сумо бүхийн тэмцээн, уран жолоодлого, мөн Бартаа замын уралдаан зэрэг олон тэмцээнүүдийг зохион явууллаа. Тэгээ манай бүсгүйчүүд маань ч нэлээд даарч байна. Бид дараагийнхаа тэмцээнийг зохиохоор энэ сайхан дулаахан гэрт орж ирээд ингээд сууж байна. Манай дараагийн тэмцээн юу байгаа вэ гэхээр зэрэг бүсгүйчүүд маань хоорондоо гар барилдах хэрэгтэй байгаа. Тэгээд бүсгүйчүүд маань өөрсдөө ирчүүдээс тутгааргүй хүчтэй, зоригтой тийм сайхан болохоо харуулж чаднаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд тэмцээнэ эхэлцгээе. Салхийг хагалж Инэмсгэл багийн гишүүн оюуна, уран жолоо багийн гишүүн хорлоо хоёрынд бэлэн болсон байна. Тэгээд манай энэ удаагийн хүчээ үзэхийн тэмцээнийг болохоор зэрэг говийн жолоо холбооны тэргүүн Бацаах ах манай шүүн хөтлж явуулах болно гэд микрофоноо шилжүүлээ танд. За баярлалаа. За ингээд энэ тэмцээнд хүчээ үзэх гэж байгаа хоёр багийн гишүүндээ амжилт хүсье. За. Гурван ялагч тондорсон байгаа. Одоо энэ гурван ялагчийнхаа дунд алга тэмдэгдээд цаг ураас нэг нь сонгоно шүү дээ, тийм ээ. Тэр хүн бол батсан мөрөгжин гэсэн үг. Тэр хүн шууд ялагч болох төлөө үзнэ гэсэн. Ижил боосон хоёр нь хоорондоо. За. За. Одоо яг No. Hamaaгүй. Юу. Аач юу ч шүү. Зүг болж байна. Юу.
За би 1996 онд замун удад ирээд ах маа нэг хоёр санал тавьсан юм аа надад. Чи нэг бол жолооны курст ороо, нэг бол одоо Солонгос руу манай ард түмэн бэлчижсэн үе. Солонгос руу яваа гэж хэлжсэн. Тэгээ би бас жоохон хөвгтэй байсан болоод жолооны курст орё гэж хэлсэн маань одоо маш их сайхан өдий хүртэл сайхан явж байна. Би 2002 онд жолооч болсон. Тэгээ ер нь бол манай аав тээврийн тэрэгний жолооч. Тэгээ миний хань ч гэсэн жолооч. Тэгээд ер нь жолооч болоод үзье да гэж бодвол анх 2002 онд Дорногов аймгийн автоманлай жолооны курс орсон. Тэгээд анхны өдөр нэг дадлагт гарах гал Excel дээр дадлага хийгээл дадлагт гарах гал яж хэвчээ хамаг биш шалгана гэж чичирж яснаа сандгийн. Тэгээд ер нь жолоочийн мэрэгчлэн тэгээд хүн харахад бол ингээд нэг жолоо өрөөлийн ард суугаад ингээд жолоо мушгаа явж байгаа мөртлөнгөөс маш их хариуцлагатай ажил. Тэгээ одоо бол энэ мэрэгжлийг эзэмшээд одоо энэ хамт олонныхаа дунд ороод ингээд явж байгаадаа маш их баяртай байна. Одоо өнөөгөө ч юм уу эн чинь зөвхөн болсон явдал юм байна. Би чинь энэ жолооч гэдэг мэрэгжлийг бүр бага 18 таа байхдаа жолооч болно гэж хэлээд ахман зөвшөөрөөгөө. Тэгээд би өөр мэрэгчлээ. Тэгээ би энэ одоо зах зээлээ эхлээл тэгээд одоо зайлшгүй амьдралын баг нэг шаардлагаар юм ингээд жолооч болоод одоо 7 жил болж байна. 7 жил болохдоо энэ одоо замуу дээрээ хоны хооронд ингээд хүн тээвэрлээд ингээд яг ажил амьдралаа дэвшлүүлж. Энэ жолооч болох хугацаанд бол надад бас нэг сонирхолтой ч юм уу юм тохиолдсон. Би нэг масла солиулах гад засварын газар очиод масла солиулах гэдсэн чинь нөгөө тэр засварын газрын хүмүүс энэ эмэгтэй жолооч нар ер нь масла хаана хийдгэн бар мэддгүй юм байлээ. Та мэдхүү гэхээр би мэднэ гэдгийгсэн байхгүй. Тэгээ капота онгоолгоод масла би хийсэн чинь хөөе наадах чинь бас биш гэдгийгсэн. Тэгээд би өөрөө масла хийхээ мэдчихэ. Тэгсэн чинь тэр засварын газрын тэр хүн тэгжсэн. Нэг хүүхэн ирээд тэгээд масла нэмэх гээд за энэ маслыг чинь хаана хийдин гэсэн чинь харин хаана хийдин бэ гэхээр энлүүд хийдин гээд аржаатрын заагаад өгсөн чинь аржаатрын тагийг аваад яг маслыг хийчихсэн гэсэн. Тэгээд хөө наадах чинь бишээ энлүүд хийдин гээд тэгээд моторын тагийг зааж өгсөн гэлээ. Тэгээд намайг таач бас масла хаана хийдгийг мэддэг бас гайгүй сан жолоочийнэ гэд магтчихсэн байгаа. Манай нэг жолооч байдаг байхгүй өглөө унтж байгаа л босоод нэг 11 өнгөрөөгөл ер нь ачаал дуусчдаг юм манай. Тэгэл 11 өнгөрөөгөл багцаал дээр ирсэн чинь нэг 2 хүн ирээд машинд нуршаа гарах уу гэж суусан. Тэгэл гарнаа гэж суулгачаал одоо уг нэг 100 yen хийчихэл уг нь явал зүгээр юм дагсан чи өө бит 200 yen чи өгчээ сууй гэд явсан гинэ. Тэгээ уршаа яваад нөгөө очир юу байхгүй юм чи шууд гараад очиод Монгол дээр штамад оруулж гараад хужаа дээр ч гарчаал нөгөө хоёр цочгч нь буухта 100 yen нөгөө та ч өстө нохон хэр дээр явдаг хүн байна дэстэ хам юу гараад ирлээ гэж 100 yen авч гिचээд буугаад яваад гисэн. За би 2004 онд жолоо төгссөн. Тэгээд анх энэ чи ирээд одоо уршаан гараад жил гарсан болж байна. Тэгээд эмэгтэй жолооч нар ахмадуудаа хараад их бахархаж ирсэн. Тэгээд ерөөсөө эднэртэй хүчээ үзээд ингээд уршаа яваад үзье гэж удаад тэгээд хүчээ үзээж ингээд орсоо. Маш их баяртай байна. Энэ өдрийн завшаантын сайхан өдрөө тохиолдолд бүх эмэгтэй жолооч замун үдийн бүх иргэдтэй сайн бүхнийг хүсье. Би өөрөө бол эмч мэрэгчлээ хүн. 1980 онд одоо энэ Дорногов Эрдэнэ суманд эмчээр ирж ажиллаад одоо ингээ 14 жил Эрдэнэ эмчээр ажиллаж байгаад өөрийн амьдралын шаардлагаар 91 онд энэ замун үд суманд ирж сууршаад одоо ингээд 17 жил энэ замун үд суманд амьдарч явж байна би тэгэд. Ингээд 1997 онд би жолооч болсон. Замун үдийн курсны жолооны курс нэгдээд тэгээ 2 дахь төгсөлт нь юм байгаамаа. Жолооч болно гэдэг бол хувийн бас амьдралын шаардлагаар жолооч болж байгаа. Жолооч болно гэдэг бол эмэгтэй хүнд хамгийн хүнд нөхцөлийг давна. Жолооч гэдэг мэргэжил бол хүнд бас их эмэгтэй хүндээ бол их хүндэтсэн мэргэжил гэдэг бол хүн бүх ойлгож байгаа. Хятад улс, Монгол улсын хооронд замун үд боомтоор улс хоорондын зорч тээвэр хийж энэ ажилд олон жил зүтгэж яваа говийн жолоо холбооны нийт бүсгүүчүүдийн аав ээж ах トゥ амжилт хүсье. Мөн цаашдаа
говийн жолоо холбооноос энэ бүсгүйчид маань улан одоо энэ ажилдаа шургуу ажиллаж, ажлын байр сууриа улан боловсронгуй болгож, соёлтой ард түмэндээ үйлчилж явахыг хүсэн өрөө. Тэмцээнийхээ дүнг танилцуулъя. Бартаа замын уралдаанд 3 дугаар авиг буюу мөн Элсний алмаз багийн Инхбат гэж бүсгүй маань төрүүлсэн байгаа. Уран жолоодлогын тэмцээнд маань мөн 3 дугаар агийн гишүүн болох Сарнай цэцэг төрүүлсэн байгаа. Баяр хүргэе. За дараагийн тэмцээн Сумо бүхийн тэмцээн болсон байгаа. Энэ тэмцээнд Инээмсгэл багийн гишүүн Батсүрэн ялд байгуулсан байгаа. Баяр хүргэе. Үүрэг хүлээсэн бүсгүйчдийн дунд гүйлтийн тэмцээн зохион явуулсан байгаа. Энэхүү гүйлтийн тэмцээнд маань мөн Инээмсгэл багийн гишүүн Эрдэнэ цэцэг төрүүлсэн. За энэ сайхан бүсгүйчдийнхаа дунд хамгийн сүүлд гар барилдааны тэмцээнийг зохион явуулсан байгаа. Энэхүү гар барилдааны тэмцээнд маань 3 дугаар агийн гишүүн Цэцэг бол төрүүлсэн байгаа. Ингээ баяр хүргэе. Ингээд үүрэг хүлээсэн бүсгүйчдийнхаа дунд нийт 6 тэмцээн явуулснаас үүний 4 тэмцээний тэргүүн байрыг нь Элсний алмаз баг авсан байна. Ингээд Элсний алмаз баг тэргүүлж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэг маань тэргүүлсэн Элсний алмаз багийнхаа 5 гишүүнд 3 сард Вьетнам явах ийм ирэхээр шагнаж байгаа. За яг одоо миний хажуу зогсож байгаа сайхан 5 бүсгүй бол манай энэ удаагийн нэвтрүүлэгт тэргүүлсэн амжилттайгаар оролцсон Элсний алмаз багийн 5 гишүүн зогсож байна. Ингээд энэ 5 гишүүнд одоо энэхүү говийн жолоо UBS телевиз жимстүүд 2007 гэсэн энэхүү сайхан дурсгалын зүйлийг гардуулж өгье. Үзэгчтэй манай үүрэг хүлээсэн бүсгүйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Яг одоо бид бүхэн Замын Үүд хотын говийн жолоо холбооны хамт олонтой уулзаж бяцхан яриа өрнүүлэхээр энэхүү сайхан ресторанд хүрэлцэн ирээд байна. Одоо ингээд бүгдээрээ говийн жолоо холбооны тэргүүн Бацайхны ярианд анхаарлаа хандуулъя. За Дорноговь аймгийн Замын Үүд сумын УАЗ 469 машины холбоо нь анх 2006 оны 4 сарын 13-нд анх эхэлж байгуулагдсан 169 жолоочтойгоор энэ холбоо анх байгуулагдсан байна. Хасын царайдан туятата хайрын толгоон уулмярца агсан гацраасан сарнай дэлгэртэй ашны сайхнаас саран ирдээ Бүсгүйчүү ардын үрсэн багш билээ.
гэртээ орхон гээгээ датаа тэгэлгэн бүэндэн орвоо уйраа шүнийн одоо гэрлэнэмэ шүдрийн явбан өнгөө толцоо Үсгүйчүү урангатай үлчин билээ Энэ мэрэгжлийн нэг хэцүү тал нь юу гэдэг юм бол энэ тал нь одоо ингээд ийм хүмүүстэй харьцахад хэцүү байдаг ч гэдэг юм уу, тийм хэл хэцүү байна уу? Хэл хэцүү байхгүй те. Би эмэгтэйчүүд ер нь бол одоо хүний хийж чаддаг болгоныг л би чадна л гэж бодож явдаг болохоор надад хэцүү юм байдгүй, хэцүү юм гарах миний тохиолдох юм байдаг л да. Гэхдээ бидний хувьд бол хэцүү юм байхгүйгээр бүгдийг даван туулна л гэж явдаг. За миний хувьд бол энэ мэргэжлийг эзэмшээд би 12 дахь жилдээ одоо жолоо бариад явж байна. Амьдралынхаа төлөө. Одоо яг хүндрэлтэй талын юм одоо яг одоогийн байдлаар хүндрэлтэй талаа гэвэл яг бид цаанаа одоо манай жолооч нар те замун үдийн жолооч нар цаанаа бол одоо арга гэрийнхээ амьдрал бүх юмыг дааж явдаг. Тийм болохтой зэрэг одоо яг өнөөдрийн хувьд манай замун үдийн жолооч нарын хувьд хүндрэлтэй тал нь юу гэхтэй зэрэг одоо энэ хувийн компани орж ирж бидний ажлын байрыг булаацалтж байгаа л жоохон хүндрэлтэй болов гэж бодож байна. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь те 69 бариад явна гэдэг чинь энэ үедээ одоо энэ дэвшлийн үед те 69 бариад явна гэдэг чинь л бидний бахархал. Биднийг одоо ингээд ийм мэрэгжил сонгоход одоо амьдрал нөлөөлсөн байх л гэж бодож байна. Амьдрал биднийг бүх юмд хөтэлдэг тийм ээ. Тэгэхээр амьдрал биднийг одоо өдий болтол хөтэлж яваа л гэж бодож байна. Тэгэхээр зэрэг элсний алмаз гэхээр их сонин сонсогч юм л дээ. Яагаад заавал энэ нэрийг сонгож авав те? Бидний ажил бол одоо энэ эрдний шигтгэн алмаз шиг ховор ажил. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол тэр болгон хийгээд идэггүй. Замууд болохоор биднийг анх 95 онд ирж байхад бол асар хэлсэндээ дарагдсан тийм газар байсан. Одоо харьцангуй бас арай гайгүй болсон. Гэхдээ тэр элсийг бодоод бид нэр өөрсдийнхээ хийж байгаа ажлыг бодоод ингэж элсний алмаз гэсэн нэр өгсөн юм аа. Та бүхэн энэ жолооч мэргэжлийг сонгохоос өмнө урд нь ямар салбарт ямар мэргэжлэр ажиллаж байв? Төрөл бүрийн салбарт ажиллаж байсан да. Би ихэд одоо 1997 оноос эхлээд Z-Series гэдэг компанид одоо нэгтлэн бодох буюу нэрвийн ажлыг бол эрхэлжсэн. Тэгээд 2004 оноос эхлээд энэ одоо улс хоорондын тээвэрт 69 холбоонд одоо нэгдэж ажиллаж эхэлсэн дээ. Ер нь энэ мэргэжлийг нийгэм талаас нь авч үзэж байна. Нийгэмтэй баг зэрэг холбоол юу гэж ярих вэ? Жолооч мэргэжлийг тий. Жолооч мэргэжил бол ер нь одоо хуучин бол зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бол ер нь мэргэжил байлаа. Нэгсэн хүмүүс одоо энэ зах зээлийн нийгэмд бол аргагүй амьдралын хэрэгцээ болсон. Хүн болгон жолооч ВАЗ-469 машинаар улс хоорондын зорчигч тээврийг хийж байна. За эрхэм үзэгчдээ яг одоо 3 багийнхаа дунд дууны тэмцээн зохиох гэж байна. Ингээд энэ 3 багийн маань аль баг нь илүү уянгалаг сайхан хоолоогоор аядан өрөхийг бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Ингээд эхний баг болох Инэмсгэл багийгаа урьж байна.
Улсын царайдан туяатаа хайрын толиолон туул мяранцаа агсан газраасан сарнай дэлгэрээ Эц төгсгөлгүй мэд үргэлжлэх өдрийн ажлын ачаалал тайлж энэ нэг нэвтрүүлэгт оролцсон бүсгүйчүүд маань дуулж бүжиглэж наадан цэнгэж байна. Өөрийн таван жингээс үчийн бүрий болтол эр хүний хүндхэн ажлыг энэ хүн бүсгүйчүүд маань хэмнэ хийчихэв. Бүтэн өдөр өөр хоорондоо авиас бэлэг авхааж самбаага уралдуулж унсан хүлгийнхээ хурд хүчийг сорж уран жолоодлогын эд хаваа харуулж хүч сорьсон сумогийн дэвжэн дээр эр бэраа үзүүлсэн эрхэмсэг хадагта нартаа баярлалаа. Шүнийн одоо гэрлэнэмээ шүдрийн явмаа өнгөө талцаа Бүсгүйчүү урангаатай үлчин билээ Бүсгүйчүү усай цуутай сайчин билээ Насад ганцхан хайраар дээ Нартад заяасан хань мэнгэ Хонгорхон өрсийнхээ хайртай жи хорвоод төрсөн ханыхаа галын бурхдууд хоёр улсын хооронд нэвтрэх гүүр ажил амьдралын зүтгүүрийн депо ахин давтагдашгүй 15 дэрэгчүүдээ айлчлан ирэх он жилүүдийн уртад алтан шар замтан үлцээтэй байхыг ерөөй бүсгүйчүүд минь инээмсэглэж яваарай. Зүрэн дургасан наран билээ Бүсгүйчүү